Эрхэм үзэгч та бүхний амрыг ирье. Эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Нэвтрүүлгийн эхэнд та бүхэндээ Батлан хамгаалах салбар зэвсэг түвшинд өрнсөн мэдээллийг үзүүлье. Батлан хамгаалахын сайдын санаачлагаар зэвсэг түвшний хэмжээнд шаардлагатай байгаа соёл хүмүүжлийн офицер, цэргийн сэтгэл зүйч нарын ур чадварыг дээшлүүлэх богино хугацааны мэргэжшүүлэх сургалт эхэллээ. Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалах удирдлагын академид түвшиглэн явагдах энэхүү сургалтаар суралцагчдын хөгжил, манлайлал, удирдах арга барил, менежментийн ур чадвар, харилцаа, ёс зүйн шинэ хандлага төлөвшөж, алба хаагчийн сэтгэл зүйн төлөв байдалд үншинжилгээ хийх, сэтгэл зүйн бэлтгэл хангалтыг зохион байгуулах мэдлэг ур чадварыг эзэмшүүлэх юм аа. Богино хэмжээний одоо энэ сургалтыг дуусаад зөвшөөрснийхаа нэгтэл анги салбарууд руу хуваарлана. За ингээд энэ бүрэлдэхүүн маань анги салбарт очиод соёл хүмүүжил, сэтгэл зүйн одоо үрийг тарих, бие бүрэлдэхүүнтэйгээ ажиллах юм одоо мэргэжлийн болсон хүчин бэлтгэх үүрэгтэй. Өнөөдөр бол нэгтгэл ангиудад болон за энгийн салбарт одоо мэргэжлэрээ ажиллаж байгаа ийм залуучууд өнөөдөр цугласан байна. Дээрээс нь энгийн сургууль өгсөн одоо энгийн одоо залуучууд маань өнөөдөр бас зэвсэгчний бие бүрэлдэхүүн офицерын албанд илсгээр одоо цааш үр гүйцэтгэхээр өнөөдөр энэ сургалтанд одоо хамрагдж байна. Соёл хүмүүжлийн офицер, цэргийн сэтгэл зүйч бэлтгэх мэргэжшүүлэх 432 цагийн хичээлийг Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн цэргийн нэгдсэн дээд сургууль болон аюулгүй байдлын сургуулийн багш нар төлөвлөгөөний дагуу зохион байгуулна. Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Сайханбаяр, Батлан хамгаалахын ерөнхий хэн шалгагч бригадийн генерал Болдбаатар, яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Хурандаа Инх олднор Монгол цэргийн музейд ажиллалаа. Тус музейн захирал Хурандаа ганц зүрэг, музейн түүх, үзүүлэлтийн бодлого, үйл ажиллагаа, ололт амжилт, хийж хэрэгжүүлсэн болон цаашид төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өгч тулгамдж буй асуудлуудаа уламжилсан юм. Өнгөрсөн жилүүдэд тус музейн тэмдэглэлтэн хүрээнд томоохон үзэсгэлэн дэлгэж, иргэн зэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд залууст цэрэг эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх талаар өргөн дагаастай ажлуудыг зохион байгуулсны зэрэгцээ дотоодын нөөц уулзааг ашиглан засвар төгсөлтийн ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Мөн 2024 онд тохиох алхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой зориулсан дижитал технологи бүхий AR, VR төхөөрөмжөд суурилсан үзэсгэлэн дэлгэхээр төлөвлөж байгаагаа музейн удирдлагууд онцолсон юм. Батлан хамгаалахын сайд Сайханбаяр музейн барилга байгууламж, ажилтан албаагчдын ажлын орчин нөхцөлтэй дэлгэрэнгүй танилцах үеэр эрдэм шинжилгээ, судалгааны ажил, музейн дэглэлт, үзмэрийн хадгалалт хамгаалалтын талаар санал бодлоо солилцож, цаашдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Мөн музейн өмнө тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох халамж үүрэг чиглэлөглөө. Одоо та бүхэндээ Батлан хамгаалах салбарын 2023 оны үйл ажиллагааны талаарх бэлтгэсэн контентийг хүргэж байна. Батлан хамгаалах салбарын 2023 оны үйл ажиллагаа. Монгол улсын урт дунд хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ, мэргэжлийн зэрэгт суурилсан шалгуурлаг зэвсэг түвшнийг хөгжүүлж бэхжүүлэх зорилтыг хангахад тодорхой амжилт гаргалаа. Шинэ сэргэлтийн бодлого, хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжил болон засгийн газрын 2020-оос 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангах, хууль тогтоомжийн нийслэлийг хангах, эрх зүйн орчныг гүнзгийрүүлэх ажлын хүрээнд цэргийн албаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулж, зэвсэг түвшний зэвсэг техникийг шинжлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай улсын хурлын тогтоолын төсөл, цэргийн албаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулан Монгол улсын засгийн газрын холбогдох шийдвэрүүдийг гаргуулan улсын хурлд өргөн барилаа. Ингэснээр сүүлийн 30 гаруй жил шийдвэрлэх дээгүүр зэвсэг түвшний зэвсэг техникийг шинжлэх, асуудлыг шийдвэрлэх, энхийг сахиулах ажиллагааны явцад үүсдэг олон талт харилцааг зохицуулах, цэргийн албаагчийн нийгмийн баталгаа, гендрийн тэгшэрх, алздагдсан бүсэд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг дэмжих замаар албаны хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах эрх зүйн үндэс бүрдэх юм. Зэвсэг түвшний үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүллээ. Зэвсэг түвшний агаарын зэргийн командлыг чиг үүргийн дагуу буян тухайд шилжүүлэн байрлуулж, бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүллээ.
улсын онц чухал объектыг хамгаалах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд цэргийн хүчээр дэмжлэг үзүүлэх, тесрэж дэлбэрэх зүйлсийг аюулгүй болгох шиг үүрэг бүхий зэвсэг түвшний дэг 84-р тусгай батальоныг тусгай томилолтын хороо болгож өргөдгөн зохион байгууллаа. Монгол улсын кибер орон зайн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий кибер халдлага зөрчилдөд тэмцэх төвийг байгуулж зэвсэг түвшний үүрэг гүйцэтгэх боломж чадварыг нэмэгдүүллээ. Улсын дайрчилгааны нэгдсэн төлөвлөгөөг батлууллаа. Дайрчилгааны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд 20 гаруй жилийн өмнө батлагдсан улсын дайрчилгааны нэгдсэн төлөвлөгөө төрийн захиргааны төв байгууллага аймгийн нийслэлийн дайрчилгааны даалгаврыг Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн шинжилэн боловсруулж засгийн газрын хуралдаанаар хилцүүлэн батлууллаа. Зэвсэг түвшний дэг 16 дугаар нэгтгэл Төв аймгийн томилгоод орон нутгийн цэргийн салбаруудын хамтарсан анхны дайрчилгаатай тактикийн хээрийн сургуулийг амжилттай зохион байгууллаа. Орон нутгийн хамгаалалтын сургалт явагдлаа. Аймагуудын орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө Бадлан хамгаалахын сайд аймгийн засаг дарга нарын хамтран хэрэгжүүлэх гэрээний дагуу орон нутгийн хамгаалалтын томилгоод нэгжийн хээрийн дадлаг сургалтыг Өмнөговь, Баян-Хөлгий, Увс, Сүхбаатар, Өвсгөл, Төв аймагуудад зохион байгуулж томилгоод нэгжийн бэлтгэл үүрэгтнийг орон нутгийн онцлог, байгаль, цаг уурын хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэх, харилцан ажиллах, хүн, мал, эд хөрөнгө, сум орон нутгаа хамгаалах арга ажиллагаанд сурган дадлагжууллаа. 540 хугацаат цэргийн алба агштад энгийн мэрэгжил эзэмшүүллээ. Зэвсэг түвшний 22 ангийн 2700 цэргийн албаагч шиг 70 гаруй цэргийн мэрэгчлэр 540 цэргийн албаагчийг Политехник коллеж мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран барилгын болон хүнд машин механизмын оператор зэрэг 15 энгийн мэрэгжил эзэмшүүллээ. Бадлан хамгаалах яамны харьяа байгууллага бүтцэд өөрчлөлт орууллаа. Үндэсний Бадлан хамгаалахын их сургуулийн харьяанд байсан Бадлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнг Бадлан хамгаалах яамны харьяанд шилжүүлэн эрдэм судлалын чиглэлээр бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангаж эрдэм шинжилгээ, туршилт судалгааг тэргүүлэх чиглэл төвжүүлэх үндсийг тавилаа. Улсын нисхийн тухай болон агаарын орон зайг нисгэд ашиглах тухай хуулийн хүрээнд агаарын цэргийн командлын бүтцэд байсан улсын нисхийн хэлтсийг Бадлан хамгаалах яамны бүтцэд шилжүүллээ. Ингэснээр улсын хэмжээнд агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудыг нэгдсэн бодлого, мэрэгжлийн удирдлагаар ханган хяналт тавих, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, нисхийн аюулгүй байдлыг хангах тогтолцоо бүрдэх юм. Гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүллээ. Арабын нэгдсэн Эмират улстай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар 39 улстай харилцаа хамтын ажиллагаатай болж өргөжлөө. Түүнчлэн бүгд найрамдах социалист Вьетнам улс, бүгд найрамдах Энэтхэг улс, бүгд найрамдах Польш улсуудад Бадлан хамгаалахын аж ашиг шинээр дэмлэн цэргийн дипломат төлөөллөө нэмэгдүүлж өндөр түвшний харилцан айлчлал, яамт хоорондын зөвлөлт уулзалтын давтамжийг нэмэгдүүллээ. Тухайлбал Бадлан хамгаалахын сайд Сайханбаяр тэргүүтэй төлөөлөгчд Арабын нэгдсэн Эмират, Катар улсуудад албан ёсны айлчлал, Сингапур, бүгд найрамдах Солонгос улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад улс, бүгд найрамдах Ган улсуудад ажлын айлчлал хийсэн бол Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын зэвсэг түвшний сайд, бүгд найрамдах социалист Вьетнам улсын Бадлан хамгаалахын сайд, бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын Бадлан хамгаалахын сайд, нэгдсэн үндэсний байгууллагын эргийн нарийн бичгийн даргын цэргийн зөвлөх нарын анхны түүхэн айлчлалуудыг зохион байгуулж талуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргалаа. Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болох энхийг сахиулах ажиллагааны оролцоогоо нэмэгдүүлэх бодлогын хүрээнд бүгд найрамдах Мали улс, Төв Африкийн бүгд найрамдах улс, нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд штабын ажилтан цэргийн мэрэгжилтнээ илгээж Ливан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд эмнэлгийн мэрэгжилтнүүдээ үүрэг гүйцэтгүүлж эхэллээ. Бүгд найрамдах Кипр улс дахь нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах хүчний командлагчаар Монгол улсын зэвсэг түвшний генерал дөмдөгдөж энэхүү нэр хүндтэй өндөр хариуцлагатай үүргийг гүйцэтгэхээр боллоо. Энхийг захиулагчдын тоо 22,000-д хүрч нэгдсэн үндэсний байгууллагад цэрэг хандивлагч тэргүүлэгч 24 орны нэг боллоо. Энэ нэг хүн ам зэвсэг түвшний хүний нөөц чадвартай харьцуулахад дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Хааны эрэлд энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуульд 22 орны 1000 гаруй цэргийн албаагч олон улсын болон хоёр талын хамтарсан сургалт дадлагад дотоод гадаадын 2100 гаруй цэргийн албаагч оролцож мэдлэг дадлаг чадвараа нэмэгдүүлсэн. Бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлж оролцлоо. Засгийн газраас хэрэгжүүлж буй бомбын сэргэлт бодлогын хүрээнд
барилгын инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн, Өмнөгөв аймгийн Гашуун Сухад бомбддах автомат удирдлагатай Чингэлэг тээврийн терминал байгуулах, төслийн зам, талбайн газар шороо, улс өнгөрүүлэх хоолойн барилга, угсралт, бетон талбай зутгах, бетон зурмаг үйлдвэрлэх ажлуудыг богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ. Улсын төсвийн болон зэвсэг түвшний хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Архангай аймагт зэвсэг түвшний 342 дугаар ангийн иж бүрэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж үйл ажиллагааг нь эхлүүллээ. Зэвсэг түвшний хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар зэвсэг түвшний 303 дугаар ангид 4320 м2 талбай бүхий ангаарын барилга угсралтыг гүйцэтгэж төвийн дулаанд холбон агаарын зэргийн нислэгийн бэлэн байдлыг дээшлүүллээ. Холбооны бүгд найрамдах Герман улсын буцалтгүй тусламжаар зэвсэг түвшний 331 дугаар ангийн уулын авралтын спорт залыг барьж бие бүрэлдэхүүний байнгын дадлаг сургууль хийх нөхцөлийг бүрдүүллээ. Улсын төсвийн болон зэвсэг түвшний хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 167, 327, 338, 339 дугаар ангиудад цэргийн байр, галтгоо зэрэг барилга угсралтын ажлыг гүйцэтгэж албаагчдын ажиллаж амьдрах нөхцөлийг сайжрууллаа. Монгол улсын засгийн газар, Оросын холбооны улсын засгийн газар хоорондын гэрээний дагуу зэвсэг түвшний 337 дугаар ангийн нисгүүдийг иж бүрнээр нь сэргээн ашиглалтад оруулах, айр дорон болон газрын үйлчлэгээний техник доног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж цаг уурын ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд онлайн оролцлоо. Турк улсад болсон газар хөдлөлтийн голомтод 10 цэргийн албаагчийн бүрэлдэхүүнтэй цэргийн эмнэлгийн баг оролцож 3 хүнийг нурангаас аварч 649 хүнд эмнэлгийн тусламж үйлчлэгээ үзүүлэн 68 мис ажилбарыг хэрэн эмнэлэгт гүйцэтгсэн. Улаанбаатар хотод болсон үер усны гамшигын хор уршгийг арилгах, сэргээн босгох, ариутгал халдваргүйжүүлэх ажиллагаанд давхарсан тоогоор 2169 албаагч, 119 нэгж техник, 2806 хүн өдөр үүрэг гүйцэтгсэн. Зэвсэг түвшний 25 нэгтгэл ангиудаас офицер 112, ахлагч 348, цэргийн гэрээт албаагч болон угцаад цэргийн албаагч 1387, ажилтан албаагч 26, нийт 1873 албаагч намрын урах зураалтад дэмждэг үзүүлэн оролцлоо. Өвсгөл нууранд живсэн 6 нэгж техникийг идрүүлэн 33-аас 128 метрийн гүнээс татан гаргаж 34.7 тонн шатхуун тос тослогооны материалыг ус бохирдуулахаас сэргийлж нуурын экосистемийг хамгааллаа. Өвлжилтийн байдал хүндэрсэн дорнод, төв, ховд, Завхан аймгийн Сумдад малын тэжээл, өвс тээвэрлэх, малчин айлдвархийг нүүлгэн шилжүүлэх ажилд туулд сайтай автомашин хүн хүчний дэмжлэг үзүүлэн оролцож байна. Зэв сумны үйлдвэрийг байгууллаа. Хэрэглэгч салбараас бүтээн байгуулагч үйлдвэрлэгч салбар болох зорилтын хүрээнд дотооддоо үндэсний сумны үйлдвэртэй болох зорилтыг ажил хэрэг болгож засгийн газрын тогтоолын дагуу Бадлан хамгаалах яамны харьяанд сум галт хэрэглэл үйлдвэрлэх Цэв улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж сум үйлдвэрлэх бэлтгэлийг хангаж байгаа нь түүхэн үйл явдал болж байна. Ингэснээр байлдааны, сургуулийн, спортын, ангийн зориулалтаа сум үйлдвэрлэх, сумны нөөцийг сольж шинжлэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудыг шаардлагатай сумаар хангаж гадагш урсах валютын урсгалыг зогсоох юм. Зээл 131, ГАЗ 66 маркийн автомашинд дизель хөдөлгүүр суйрлуулах, явган зэргийн байлдааны машинд ЦУ-23-2 зенитийн суурийг суйрлуулах, 762 мм-ийн ДМТ-23 мэрэгэн буудагчийн винтов, хит богино долгионы гар станц төсөл, зэвсэг засварын хөдөлгөөнд чиргүүл зэрэг олон төсөл бүтээж ажлыг хэрэгжүүллээ. Эрт элрүүлэг, урьдчилан зэргийлэх үзлэг явууллаа. Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого Монгол улсын засгийн газрын 2020-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу эрт элрүүлэг урьдчилан зэргийлэх үзлэгийг цэргийн эмч эмнэлгийн ажилтнууд Архангай, Булган, Сүхбаатар, Өвөрхангай аймгийн 50 гаруй суманд явуулж 10,629 иргэнийг хамрууллаа. Зэвсэг түвшний алслагдсан анги салбарын жигсаалтыг шинжиллээ. Цэргийн албаагчийн эргэцсэн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд засгийн газрын тогтоолоор зэвсэг түвшний алслагдсан анги салбарын жигсаалтад зэвсэг түвшний 1 анги 5 салбарыг нэмж оруулснаар алслагдсан бүсэд цэргийн албаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж тэдний гэр бүлийн нийгмийн хамгааллын асуудал дэмжлэг болж хүүхдүүдэд мөнгөн тусламж олгох эргэцсэн үндсийг бүрдүүллээ. Ахмадын болон албаагчдын хөгжлийн төвийг нээлээ. Албаагчдын болон ахмадуудын нийгмийн асуудлыг дэмжих, хүний хөгжлийн орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд 6450 м2 талбай бүхий 8 давхар ахмадын болон албаагчдын хөгжлийн төвийн барилгыг иж бүрнээр нь ашиглалтад орууллаа. 1.6 сая мод тарилаа.
Монгол улсын ерөнхийлөгчийн санаажилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, сольжтоос хамгаалах, урьдчилан сэргийлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор Батлан хамгаалах салбар 27 сая мод тарихаар төлөвлөж 1.6 сая мод тарьж ургууллаа. Батлан хамгаалах төсвийг бодитоор нэмэгдүүллээ. Батлан хамгаалах 2024 оны урсгал төсвийг улсын хурлаар батлууллаа. Энэ нь өмнөх онуудтай харьцуулахад 542.8 тэрбум буюу 80%-аар улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөв 20 тэрбум буюу 70%-аар тус өссөн хүүхэн үзүүлэлт боллоо. Түүнчлэн албаагчдын нийгмийн бодлогоо хангах зорилтын хүрээнд ахлагчийн албаны үндсэн цалин 400-аас 498 мянган төгрөгөөр, офицерын албаны үндсэн цалин 368-аас 414 мянган төгрөгөөр, цэргийн грейд албаны үндсэн цалин 223,700 төгрөгөөр тус нэмэгдүүлж, бусад төрийн цэргийн байгууллагуудтай ижил төвшөнд хүргэлээ. Шудраг байдлын үнэлгээгээр тэргүүн байр эзэллээ. Авилгата тэмцэх газраас шудраг байдлын үнэлгээний судалгааны мэдээлэл цуглуулах, тайланг бэлтгэж, үр дүнг олон нийтэд мэдээлэх зөвлөх үйлчлэгээний талаар иргэдийн дунд жил бүр санал асуулга явуулж байгаа бөгөөд Батлан хамгаалах яам сүүлийн 2 жил энэ үзүүлэлтээр тэргүүлж авилгагүй салбараар шалгарлаа. 2023 оны эхний хагас жилийн байдлаар авилгын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд 5 чиглэлээр 17 ажлыг тусган хэрэгжилтийг зохион байгуулж байна. Залуу офицеруудын шуулганыг зохион байгууллаа. Залуу офицеруудыг дэмжих жилийн хүрээнд анхудаа Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн Ивэлдор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын шуулганыг эзэн Чингис хааны хаан Сэнтий заларсан түүхэн үйл явдлаас хойш 817 жилийн дараа Хинти аймгийн Цэнхэр мандал сумын хар зүрхний хөхнүүрд зохион байгуулж төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын 817 залуу офицерыг оролцууллаа. Энэ нь залуу офицеруудын албаны төлөвшөл, нийгмийн хамгаалал, хөгжлийн орчныг бүрдүүлэх, нэгдмэл зохис бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. Бидний бахархал төслийг хэрэгжүүллээ. Засгийн газрын 2020-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Батлан хамгаалах яамны 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Батлан хамгаалах яамнаас 2023 онд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албатай хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Монгол улсын иргэд, залуу үе, хүүхэд багажуудад эх оронч үзлийг сурталчлан төлөвшүүлэх, Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах бидний бахархал төслийг Архангай, Булган аймагт зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Батлан хамгаалах салбар зэвсэг түвшний нийт 35 анги байгууллагаас давхарсан тоогоор 1000 гаруй албаагч, 100 гаруй нэгж техник оролцлоо. Энэ удаагийн сурталчилгааны арга хэмжээ нь аймгийн төвөөс гадна бүх сумдад зохион байгуулагдсанаараа шинэлэг, илүү өргөн хүрээтэй, үр өгөөжтэй, иргэдийн талархлыг хүлээсэн арга хэмжээ байлаа. Эх онд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Батлан хамгаалах талаар тусгасан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг бүрэн хангаж, зэвсэг түвшнийг хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилт, төлөвлөлтийн барил бичгийн хэрэгжилтийг улам эрчимжүүлж, энхийг дэмжих ажиллагааны оролцоогоо нэмэгдүүлэн, зэвсэг, цэргийн техникийн шинжилэлт, албаагчдын нийгмийн хамгааллын асуудал томоохон ахиц гаргахаар төлөвлөж байна. Зэвсэг түвшний жанжин штабын даргын тушаалаар 2023 оны тэргүүний анги салбар албаагчдыг шалгаруулсан. Тэгвэл 2023 онд тэргүүний ангиар шалгарсан зэвсэг түвшний тэг 11-р ангийг онцлсон сурвалжлагыг нэвтрүүлгийн хэсэгт та бүхэндээ хүргье. Монгол улсын урт дунд хугацааны хөгжлийн бодлого алсын хараа 2050 зэрэг бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Батлан хамгаалах салбар зэвсэг түвшин нь хэрэглэгч салбараас үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч салбар болох зорилтыг хэрэгжүүлэхэд тэг 11-р анги голлох үүрэг оролцоотой ажиллаж байгаа юм. Тодорхойлбол зэвсэг түвшний зэвсэглэл техникийг шинжлэх, сэргээн сайжруулах, угсарч үйлдвэрлэх чиглэлээр олон ажлыг тус ангийнхан хийж гүйцэтгэжээ. Тэдгээрээс онцлбол Батлан хамгаалахын сайдын нэрмжит 2023 оны шинжлэх ухаан технологийн шилдэг бүтээлийн шалгаруулалтад шинэ бүтээл, оновчтой саналын бүтээл төрөлд тус ангийн цэргийн зэвсгийн засварын цехийн хамт олонны зэвсгийн засварын ширгүүл, цэргийн зэвсэглэл төрөлд мэрэгэн буудагчийн ДМТ 23 винтов хамтын бүтээлүүд шалгарсан юм. За Батлан хамгаалах яам жанжин штабын зэвсгэл цэргийн техникийг шинжлэх, сэргээн сайжруулах, угсруулж үйлдвэрлэх төлөвлөгөөний хэрэгжил буюу энэ зорилтуудын арга хэмжээний нэлээдгүй хэсэг нь тус анги дээр ажил хэрэг болж хэрэгждэг. За өнгөрөх онд 3 төсөл арга хэмжээний хүрээнд 7 төрлийн ажил арга хэмжээг хийж гүйцэтгсэн. За энэ ажил арга хэмжээрээ Батлан хамгаалах сайдын нэрмжит 2023 оны
шилдэг бүтээлийн уралдаанд оролцож цэргийн зэвсэглэл төрөлд ДМТ 23 мэрэгэн будагчийн винтов тэргүүнээр зэвсэглэл техник шинэ бүтээл оновчтой санааны төрөлд зэвсэг засварын хөдөлгөөнт чиргүүл одоо тэргүүнээр эзэлсэн байгаа. За зэвсэг түвшний зэвсэглэл техникийг сэргээн сайжруулах шинжилгэлийн хүрээнд зэвсэг түвшний жанжин штабын даргын дугаар 2023 оны дугаар тушаал материал техникийн газрын даргын Пуужийн артлерийн зэвсгийн хэлтсийн даргын албан даалгаврын дагуу Хурандаа Түвшин баярын санаачлаг ажлын удирдлагын дор зэвсэг түвшний Тэг 11 дугаар ангийн тусгай ажлын цэг зэвсгийн засварын цэгийн хамтарсан ажлын хүрээнд ДМТ 23 завгарын мэрэгэн будагчийн винтовыг үйлдвэрлэн бэлэн болгоод туршилт ажлыг явуулан амжилттай болж болгосон байна. За энэ бүх хийх хэрэгцээ шаардлага нь бол зэвсэг түвшний хэмжээнд бол зэвсэг түвшний анги салбаруудыг мэрэгэн будагчийн винтов буугаар хангах, цаашдаа сургалт бэлгэлд ашиглах, мөн энгийг сахиулах ажиллагаанд үр гүйцэтгэд ашиглах мөн бүрэн боломжтой. За энэ бүх хийх үл бүрэн боломжтой. Энэ бууны гол төмөр нь 762 мм-ийн ДП 64 пневматийн гол төмөр, машины винтовын сангийн анги нь бол зэвсэг түвшинд бол их хэмжээгээр хадгалтанд байдаг. За энийг бол мэрэгэн будагчийн винтов болгосноор зэвсэг түвшний анги салбаруудыг хангах бүрэн боломжтой юм а. Зэвсэг түвшний Тэг 11-р анги нь туршилт судалгааны төвтэй болжээ. Мөн зарим төрлийн зэвсэг техникийг сэргээн сайжруулах болон дотооддоо шинээр үйлдвэрлэх ажилд тус төвийн оролцоо хамгаас чухал. Тэгээд энэ төвийн орон тоог бий болгосноор бол анхны төвийн даргаар хамтрагдсан ажиллаж байна. Энэ өнгөрсөн 2023 онд туршилт судалгааны төв жанжин штаб Батланмагалын яамнаас хэрэгжүүлж даалгасан хэрэгжүүлэхээр даалгавраар өгсөн 2-3 төслүүд дээрээс нь өөрсдийн санаачлагаар нэлээдгүй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Байгуулагдаад жил хүрэх хугацаанд болж байгаа боловч нэлээдгүй ажил албыг гүйцэтгэж зэвсэг түвшний цэргийн зэвсэглэл, цэргийн техникийн хангалтын чиглэлээр дутагдж байгаа хангалтыг нөхөх, зарим нэгэн зэвсэглэл техникийн байлдааны боломжийг инновацлах замаар сайжруулах чиглэлээр бол гол зорилго төвшүүлэн ажиллаж байна. За өнгөрөх 2023 онд ангийн туршилт судалгааны төвөөс хийгдсэн томоохон ажлын нэг бол Монгол улсын зэвсэг түвшний инженер техникийн ажилтнад зориулсан техникийн бэлтгэлийн гарын авлага мөн 4 бот номыг бид бүхэн орчуулгын бүтээл хийсэн байгаа. За яагаад энэ орчуулгын бүтээлийг хийх болсон бэ гэхлээр бид бүхэн мэдж байгаачлан 2021 онд манай анги 4 төрлийн 25 нэгж цэргийн техникийг анги өөрт дотооддоо угсарч зохион бүтээж хийсэн. Уг ажлыг эхлүүлэхэд бид бүхэнд яг бариад авчих, ашиглаад явчих тийм гарын авлага ном байгаагүй. Бүх ном сурах бичиг ер нь бол дандаа орос хэл дээр байсан. Энэ үүднээс бид бүхэн дараагийн бас хийх ажил зохион бүтээх энэ ажил хөдөлмөртөө зориулаад 4 бот ном, за дээрээс нь 1 гарын авлага Монгол улсын зэвсэг түвшний инженер техникийн ажилтнад зориулж ингээд орчуулгын бүтээл болгоод хамгийн ихнийхээ бүтээлийг ингээ орчуулганаас хэвлэлтээс гаргаад ажиллаж байна. Тус хамт олон өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн онцлог болон бүтээлч ажлуудаа танилцуулсан. Тэд хээрийн нөхцөл үүрэг гүйцэтгэх үед ашиглах 56 литрийн багтаамжтай тогоо, танкийн аккумуляторыг үйлдвэрлэсэн талаар бүх төрлийн металл, шилэн гадаргуу, мод болон хуванцар эдлэлээр зорох шарах хүчин чадалтай хөрөмжүүдийн талаар танилцууллаа. Манай цех нь 23 ширхэг 56 литрийн тогоог хийж үйлдвэрлэсэн. За энэ тогоог маань хийж үйлдвэрлэх ач тус маань бол яагаад гэвэл дотооддоо үйлдвэрлэх боломжгүй байсныг манай цех хийсэн байгаа. Мөн Оросын улбаны улсаас импортоор оруулж ирэх үнээс 2 дахин хямдар хийж яг адилхан хийц цагаараар технологийн дагуу хийж гүйцэтгсэн байгаа. Анги засвар үйлдвэрлэхээр чиглэлээр 5 тэглэгтэй CNC машиныг засвар үйлдвэрлэх ажилд нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр уг техникийг ашигласнаар ангид үйлдвэрлэж байгаа зэвсэг техник болон
металл эд ангиудыг зорох, бүх төрлийн эд ангийг хийх зорилттой. Анги 2023 онд зэвсэг түвшний тэргүүний анги болсонтой холбогдуулан зэвсэг түвшний жанжин штаб болон яамнаас бидэнд энэ машинд ашиглагдах хий болон ашиглагдах ботрон сэлбэг хэрэгслийг өгсөнд маш их баяртай байна. Ингээ бидний үйл ажиллагааг сайн дэмжиж өгсөнд баярлж байна. 2023 оны тэргүүний ангиар шалгарсан тус хамт олон мөн цэргийн сургалт бэлтгэлээр шууршлагч ангийн болцлыг хангажээ. Өнгөрсөн онд ангийн офицер ахлагч нарын 20 гаруй хувь нь цэргийн мэргэжил эзэмшсэн тус амжилтыг баттгаж байгаа юм. Анги 2023-аас 2024 оны сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулж явуулж байна. 2023 оны хувьд бид цэргийн бие тамирын бэлтгэлчлэлийг сайжруулах чиглэл ажлын хүрээнд үндсэндээ ангийнхаа цэргийн бие тамирын отхон зохион байгуулаад төхөөрөмжлөөд үүнд дүүжин, савлуур, тэмээ шат шинээр хийж суурилуулсан мөн сургуулийн гранат шидэлтийн талбайгаа төхөөрөмжилж янзлсан байгаа. 2024 оны зэвсэг түвшний авраг шалгаруулах спортын тэмцээн уралдааны бэлтгэл ажлын хүрээнд баг тамирчид маань бэлтгэл ажлаа базаагаад бэлтгэлдээ орсон байна. Олд таталтын авраг шалгаруулах тэмцээн зориулж бид спорт залныхаа гадна талд олд таталтын төхөөрөмж шинээр суурилуулж хийсэн. Үүн дээр төхөөрөмж маань спорт залныхаа гадна талд олсоо бол баг тамирчид спорт заалан дотроо татгаар бодолцож хийсэн байгаа. Зэвсэг түвшний тэг 11-р анги нь техникийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтын төвтэй. Тус төв нь зэвсэг түвшний нэгтгэл анги байгууллагуудын офицер ахлагч, ажилтан алба багшд болон байнгын бүрэлдэхүүний гэр бүлийн эхнийг жолооны үндсэн А, Б ангилал, мөн ангилал ахиулах С, Д, Е ангиллуудаар тус жолооны сургалтад хамруулдаг байна. Ингэхдээ Б ангиллалдаа үндсэн төлбөрийн 40% хөнгөлөлтөй үнээр жолооч бэлтгэх сургалтаа явуулжээ. За техникийн бага мэргэжилтэн сургалтын төв нь 2023-24 онд зэвсэгчний жанжин штабын даргын тушаалаар 7 удаагийн тушаалаар нийт 600 гаруй хүнийг жолооны үндсэн А болон Б ангилал, ангил ахиулах С, Д, Е ангиллуудаар сургалтуудыг зохион байгуулсан байгаа. За сургалтыг хөдөлгөөнд тулан суурин хэлбэрээр зохион байгуулсан. Суурин хэлбэрээр 2 удаагийн тушаалаар 27 анги байгуулгын 200 гаруй цэргийн албаагч, хөдөлгөөнд бүлгээр болохоор 8 анги байгуулгын 400 гаруй цэргийн албаагчдаар сургалтыг зохион байгуулсан байгаа. За 2023 онд техникийн бага мэргэжилтэн сургалтын төв нь болохоор 9 цэргийн албаагч 7 нийс техникээр нөхөө хангагдаж сургалтын үйл ажиллагаа өргөжж байна. Зэвсэг түвшний тэг 11-р ангийн бие бүрэлдэхүүний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр олон бүтээлч ажлыг санаачлан зохион байгуулжээ. Эдгээрт шалган нэвтрүүлэх байр, харуулын зэгийн тогтолт, явган хүний зам талбайн гэрэлтүүлэг, саарл ус сэлгэх төхөөрөмжөөр тоногдогдсон авто угаалгын газар зэргүүд багтаж байгаа юм. Мөн Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн санаачилсан тэрбум мод төслийн хүрээнд 6 нэр төрлийн 9200 гаруй мод бутны тарьд суулгаж 4000 гаруй метр квадрат талбайг зөвлөгжүүлэн цэцэг дарж манай гудамж миний хороо аянд нэгдэж нийслэлийн хэмжээнд тусгай байрын шагналыг хүртжээ. Нууц хадгалт хамгаалтыг сайжруулах, албан эрх гүтэлтийг бэхжүүлэх ажлын хүрээнд дотоод сүлжээний иж бүрэн тоног төхөөрөмж 10 ширхэг суран компьютерийг анги өөрийн орлогоор худалдан авч албан эрх зайд ашиглаж байна. Ангийн байрлах болон алслагдсан объектуудын харуулах хоногийн манааны үр гүйцэтгэлийг сайжруулах ажлын хүрээнд харуулан 2-р цэгийг 20 сая төгрөгөөр шинээр барьж, 1-р цэгийг 5 сая төгрөгөөр бүрэн засварлаж, хоногийн манааны харуулын үр гүйцэтгэх боломжийг сайжруулад байна. Батлан салбарын зэвсгэл цэргийн техникийг шинчлэх, цэргээ сайжруулах, угсарч үйлдвэрлэх төслийн хүрээнд үйлдвэрлэгдсэн анхны загвар автомашин нь дараагийн үйлдвэрлэгдсэн 4 загвар автомашины суурийг тавьсан хэдиж тухайн үед хуучин сэлбэг хэрэгсэл ашиглан үйлдвэрлэгдсэн. За мөн зэвсэгчний анги салбарт ашиглахад аюулгүй байдлын шаардлага хангахгүй байгаа учраас ангийн үүдэнд хөшөө болгон байрлуулсан. За цэргийн албан зохион байгуулах заавар шинжилгэцэнтэй холбогдвол ангийн үүдний хэсэг тус зааварт заагдсан босон шаардлагатай засвар тохиолдолтой ажлууд хийж гүйцэтгэж байна. Өнгөрөгч 2023 онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан зэвсэг түвшний тэргүүний ангиар шалгарсан хөдөлмөрч, бүтээлч, үйлдвэрлэгч хамт олон та бүхний цаашдын ажилд амжилт хүсье. Эх орны төлөө нэвтрүүлэгтээ хамт байсан гэрхэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоног шинэ мэдээлэл сонирхолтой нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Түр баяртай.